Сайн байцгаана уу та бүхэнд. Өнөөдрийн танилцуулах машинаар дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн седануудын нэг болох Mercedes-Benz S-Class-ыг танилцуулж байна. S-Class гэдэг нь тусгай ангилал гэсэн утгатай. Энэ бол Mercedes компанийн бүхий л технологиг шингээсэн машин юм. 1972 оноос хойш S-Class нь тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэд системүүдийг анхлан нэвтрүүлж байсан одооч мөн адил. Өнөөдөр энгийн мэд санагдах олон систем анх S-Class дээр гарч байсан. Хөдөлгүүрийн хувьд V6, V8, бүр V12 хүртэл сонголттой. Харин MG хувилбар нь спорт гүйцэтгэлтэй тансаг байдлыг хослуулсан Maybach бол бүр VIP түвшин арын суудлал нь бараг бизнес класс онгоцтой дүүцгүйц. Загвар тус бүрийн ялгааг танилцуулын анхны S-Class загвар W 116 тэр үеийн хамгийн тансаг тухлаг машин, дараагийн үе W126 том. Илүү тансаг хамгийн шилдэг нь эсвэл юу ч биш философи энэ үеэс эхэлсэн хүнд даацын W140 анхны автомат хаалга хаах системтэй S-Class болсон орчин үеийн аэродинамик загвар W220 цахилгаан суудал. Электрон удирдлага нэмэгдсэн үе илүү технологиор баялаг W221 радар, автомат зогсолт, жолоодлогын туслах систем, сайжирсан дээд зэрэглэлийн W222. Том дэлгэц холболт сайжирсан S500S, 550, S600 Maybach хувилбарууд аюулгүй байдал, комфортын систем хамгийн дээд хэмжээнд. Сүүлийн үеийн W223 S-Class нь цахилгаан бас дотоод шаталтын мотор хосолсон хөлгүүртэй. S500, S580, S580E, аймаг S63E өндөр гүйцэтгэл, өндөр хүч шаталтай. Maybach S580, S680 автомат жолоодлогын системтэй S-Class бол Mercedes-ийн дээд зэрэглэлийн хамгийн тансаг технологиор хамгийн шинжилсэн загвар юм. 1972 оноос хойш тансаг аюулгүй дээд зэрэглэлийн машины жишг болсон билээ. Шинэ үеийн S-Class дотор ороход бараг ирээдүйд очсон мэт мэдрэмж төрнө. Том дэлгэц, өргөтгсөн бодит байдлын навгац, ухаалаг жолоодлогын системүүдийг багтаасан энэ бол машин мөртлөө тансаг орон сууд шиг юм. Тиймээс S-Class бол зүгээр нэг унаа биш. Энэ бол статус, энэ бол стандарт тогтоогч юм. Машины техникийн үзүүлэлт ба онцлог. Стандарт S-Class бол технологийн лаборатори, урт тэнхлэгтэй хувилбар нь арын суудлын орон зайг нэмэгдүүлсэн. AMG S63 бол спорт чиглэлтэй. V8 хөдөлгүүр илүү хатуу түтгэлзүүлэлт, илүү ширүүн дууралт. AMG S65 бол V12-той ховор илүү эксклюзив хувилбар. Технологийн хувьд S-Class үргэлж нэг алхам урд явдаг. Машины мультимедиа, дэлгэц дуу хоолой удирдлага, туслах зэрэг бүх системийг нэгтгэсэн ухаалаг, платформ систем нь ухаалаг, дэлгэцийн экосистем. Зарим хувилбарт нэгэн цул том дэлгэц гэж нэрлэгдэх том, шилэн дэлгэцтэй дуу хоолойгоор удирдах болно. Арын тэнхлэгийн эргэлт буюу арын дугуй эргэх систем нь том седаныг жижиг машин шиг эргүүлэх боломж олгоно. Хагас бие даасан жолоодлогын систем нь замын игнийг барих, зай барих, төгжрлийн үед өөрөө хөдөлж зогсох чадвартай. Гэхдээ жолооч хяналтаа үргэлж хадгална. Аюулгүй байдлын тал дээр S-Class олон шинэ стандартыг тогтоосон. Урьдчилан хамгаалах систем нь осол болохоос өмнө суудлын бүсийг чангалж хамгаалалтын байрлалд шилжүүлдэг. Идэвхтэй тоормосны туслах систем нь урдаа саад илрүүлэхэд автоматар тоормослон, зай тохируулах хурдны хяналтын систем нь урдаа яваа машинтай зай барьж, хурдыг автоматар тохируулна. S-Class-ын хөдөлгүүрийн танилцуулга. V6 турбо хөдөлгүүр нь 3 литрийн багтаамжтай, хөнгөн гибрид системтэй. Энэ нь шатхуун хэмнэлттэй атлаа хүч дутуу биш. Хот дотор жигд чимээгүй соёлтой явна. Дараагийн шат бол V8 хос турботой, илүү хүчтэй, илүү хурдан S580 болон MG S63 дээр ашиглагддаг. Хурцлал нь спорт машинтай дүүцгүйц хэрнээ дотор нь сууж байгаа хүмүүс тав тухай алдахгүй. Хамгийн дээд түвшин бол V12. Маш жигд ажиллагаатай, чичиргээ бараг мэдрэгдэхгүй. S65 болон Maybach хувилбарууд дээр гардаг. Энэ бол цэвэр хүч ба тансаглалын хослол. Мөн залгаж цэнгэлдэг гибрид хувилбар бие цахилгаан бензин хөдөлгүүр хот дотор бараг цахилгаанаар явах боломжтой, чимээгүй орчин үеийн шийдэл. Салоны интерьерийн танилцуулга. Суудлын материал нь напа арьсан зөөлөн, өндөр чанартай арьс, дотоод орчныг эрэлтүүлэх нь 64 гаруй өнгөөр салоны уур амьсгалыг өөрчилнө. Арын суудлын тохиргоо нь суудлын налалт, хөл амраагч удирдлагын дэлгэцтэй. Диффузер нь бурместер аудио систем нь концертын түвшний дуугаралт өгнө. Агааржуулалт нь уур амьсгалын 5 тухь систем нь олон бүсийн агааржуулалт, үнэржүүлэгч агаар шүүх технологитой. Бичлэг таалагдсан бол subscribe хийж, лайк дээр дарж дэмжээрэй. Баярлалаа.